сургуультай явах их дуртай. Миний хамгийн дуртай хичээл бол монгол хэл. Багш намайг алдаагүй цэвэр бичдэг гэж дандаа магтдаг. Гэхдээ манай гэр сургуулиас их хол юм л та. Гадаа хөдөн болчихлоор өглөөр тацаргаар амар ударчихсан бидیں۔ Уул нь гэрээсээ гараад шууд хичээл рүү орчдөг болохгүй яахгүй юу? Судалгаагаар Монгол орнд яар 36 мянган гаруй хүүхэд жил бүр 9 сар орчим хугацаанд гэрээсээ хол дотуур байранд амьдарч байгаа бөгөөд улсын хэмжээнд 1575 багийн дөнгөж 44-т нь бага сургууль ажиллаж байгаа нь дэндүү чамлалтай тоо юм. Энэ тоо өсгийн хэрээр хүүхэд гэр бүлийнхээ дэргэд итгэл дүүрэн сэтгэл амар суралцах боломж нэмэгдэнэ. Увс аймгийн давс сум дээрээ манай баруун хязгаар эхлэл дээр ирээд нэлээд хүүтэн байлаа. Тэгвэл нартай тунгалаг сайхан өдөр байлаа. Гадаа хэдийн хүүтэн байсан боловч бидний сэтгэл зүрх маш халан байсан. Бид нар яг энэ сургуулийнхаа нээлтийг хийгээд энэ төсөл маань ингээ хамгийн амжилттай эхэлсэн болохоор бүр догтлоод дарахч мэдэхгүй ингээ айгу баяртайгаар оролцлоо. Тэгээд энэ бол бас ер нь бол эцэг эхчүүдийн хувьд те би ч гэсэн одоо хэдийн ингээ банкны захирал хүнгээ ингээ албан өөрийнхөө дагуу оролцож байгаа боловч их хүнийхээ хувьд бол энэ айгүй сэтгэл тогтлуулсан гоё үйл явдал болж байна. Тэгээд энэ Монгол улсын ирээдүйн болсон хүүхдүүдийн боловсролд ийм том хувь нэмэр оруулж чадж байгаадаа баяртай байна. Тэгээ бүх хүмүүс бас ингээ миний авсан мэдрэмж шиг юм сайхан гэгээ мэдрэмжийг аваасай гэж бас хүсмээр. Би өнөөдөр шинэ сургуультай орсон. Хичээлийн хэрэгс бас хамгийн гоё нээсэн. Тэгээ бас цайны өрөөтэй. Найзуудтайгаа нэг ангид ороход маш их гоё яасан. Бүх хүүхдүүдтэй амжилт хүсье. Хамбанг багийн баг сургууль төслийн хүрээнд аслагдсан багийн бяцхан сурагчдад гэр бүлтэйгээ ойр хүүхдэд ээлтэй аюулгүй орчин суралцах боломжийг олгож байна. Бид нар энийг оны эхнээс ахуулаад энэ төслөө амжилттай болгох гээд яриад явж байсан. Тэгээд боловсролын яам, төрийн байгууллагууд болон олон улсын байгууллага нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан хувийн хөвшилтэй хамтраад энэ ажлыг хийж байгаа. Тэгэхээр зэрэг энэ маань бол яг энэ гурван талын тэгш оролцоотой юм үр дүнтэй төсөл болж байна. За өнөөдрийн байдлаар бид нар бас багаан баг сургууль ер нь баригдах шаардлагатай байршлуудын судалгаа гаргаж үзсэн. Тэгээ эхний ээлжинд бол бид нар энэ одоо жилдээ энэ багаан баг сургууль төслийг хэрэгжүүлж эхлэв байна. Би 3 хүүхэдтэй хоёр маань ингээд бас хилчтэй амьдралаар хөдөө орон нутгад суралцаад сургуулаа амжилттай төгсөөд хоёулаа ихтэй сургуулаа төгсөөд Японд суралцдаг. Хамгийн бага хүүхэд маань үн сумынхаа төвд маш хол ингээд сургуультай явдаг байсан. Өвлийн хүүтэнд хаврын салхинд хүүхдүүдэд зөөх асуудал маань маш хүнд байдаг байсан. Одоо л бидний нийгмийн асуудал айгүй томоор шийдэгдэж байгаа болохоор үнэхээр баяртай байна. 6-7 настай хүүхдүүд аймгийн төв рүү, сумын төв рүү яваад сургуульд орохоор зэрэг дотор байранд амьдардаг эцэг эхээсээ хол гэрээ санаад хүндрэлтэй байдаг. Яг их хүнийхээ хувьд бол энийг айгүй төвхтэй байна. Яалтчгүй хүний ээж бол хүүхдэд байгаа явж л таараа гэж бодож байгаа. Тэгэхээр зэрэг Монгол улсын хувьд бол гэр бүлүүд ингээд тодорхой хугацаанд зайтай амьдраад байдаг байгаа. Энэ ч гэсэндээ ялангуяа хаан банкны хувьд бид нэг малчтай айгүй өргөн хүрээнд нь хамтарч ажилладаг. Тэгээд энэ маань бол ялангуяа малчтын амьдралд нэлээд томоохон нийгэмд одоо нөлөө үзүүлж байна гэж харж байгаа. Тэгэхээр зэрэг энийг ч гэсэндээ багасгах зорилготойгоор бяцхан жоохон хүүхдүүдийг гэрээсээ эцэг эхтэйгээ хамт сургуульд явах боломжийг бий болгож байгаагаар энэ хөтөлбөрийн хамгийн чухал ач холбогдол байна. We are very happy today to be here in Bososhum in Uv to open the first back school that has been supported by Hambank and with a contribution and support of the border control. So the whole idea of one bag, one school came due to the fact that most of the children, work or spend between 1 hour to 5 hours a day to go to school, and most of the schools are very far from them. In the same time, some of them are living in the dormitory, where we have seen that they stay in the dormitory, they can come back home, or they come only after 9 months. And knowing that in the dormitory we can have many challenges, including bullying, including
harassment, including a lack of access to sanitation facility or basic need. So this bus school concept came into the fact to solve some of the issue and bring in more the education close to the family. So in terms of design, back school is designed according to international standard, ventilation system. We have a solar system to power the whole building. We have a kitchen inside. We have internet and also a digital classroom, which is totally particular. We don't see those kind of system and establishment anywhere, but those are the first initiative that we are developing. It's quite innovative with Hambank, and we hope that many partners will follow this initiative in the future and also invest in that. Боловсролын яамны хувьд ч гэсэндээ наслагдсан дүүргийн хүүхдүүдийн боловсролыг тэгш байлгах зорилготойгоор тусдаа сургалтын програм гаргаад эдгээр сургалтанд тохирсон багш нараа бэлдээд тэгээ мөн дараа жилүүдийн хувьсах зардал болон багшийн цалин гаргах энэ сургуулийн үйл ажиллагааг үргэлжлүүл авч явах хамгийн том үүргийг гүйцэтгэж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан болохоор зэрэг энийг олон улсын жишгт нийцсэн олон улсын стандартын дагуу эдгээр барилга байшин хүүхдийн биед нь тохирсон байхтай. Ядчил эн чинь нэг хүүхдэд оногдох ашигтай талбай, амьсгалах агаар, гэрэлтүүлэг бусад энэ орчин нөхцөл нь жишгт олон улсын жишгт нийцэж гэнэ үгүй юу гэдгийг бол тэрнтэй нийцүүлж байгаагаараа их онцлог болж байна. Хамбанк багийн баг сургууль төслийн хүрээнд аслагдсан багийн бяцхан сурагчдад гэр бүлтэйгээ ойр хүүхдэд ээлтэй аюулгүй орчин суралцах боломжийг олгож байна. Хүүхдүүдийн энэ боловсролд хамгийн чухал зүйл ялангуяа энэ бага насны хүүхдүүд, бага ангийн хүүхдүүдэд хамгийн чухал зүйл нь бол багш байдаг. Тэд нар бүгдээрээ багштай итгээд багшийнхаа заасан юмыг туйлын зөв гэж бодоод заримдаа бид нар хүүхдүүдэд гэртээ ингээд "Гүй энийг ингэж хий" гэхээр "Гүй манай багш ингэж хэлсэн, багшийн зөв" гэдэг. Тэгэхээр зэрэг багш хүн бол хүүхдүүдийн амьдралд илүү чухал үүрэгтэй хүмүүс байдаг. Тэгэхээр багш нарыг ч гэсэндээ энд доктор суршилтай ажиллаад хүүхдүүдийнхээ оюуны боловсролд нь хувь нэмрээ оруулах энэ ажилд нь их өндөр амжилт төсмөр байна. Тэгээ боловсролын яамны зүгээс ч гэсэн эдгээр багш нар тусгай хөтөлбөр гаргаа багш нарын боловсролын дээшлүүлэх цөөвтөр хүүхдтэй зарим багш нар бол холимог бүлэг буюу 2 ангид зэрэг орж байгаа. Тэгээд энэ нэлээ ийм туршлага, онлын мэдлэгийг ч гэсэндээ зэрэг өгсөн бахаа гэж бодож байна. Тэгээ багш сурагчдынхаа сурлагын өндөр амжилтыг бас хүсмээр байна. Анх бүтээн байгуулалтыг эхэлж гин гэж ярилцж байхдаа бол сонсоход бол энэ бол хизээ бүтэх юм бол гэдэг тийм сэтгэл төрж исэн. Тэгээд бүх асуудал ингээ ард нь гараад хүүхд маань ингээ сургуультай яваад ирж байгаа энэ баярт мөчийг ингээд эргээ харсан чинь үнэхээр үгээр хэлхийн арга байхгүй. Хамбанкны хамт олон Хамбанкны захирлуулан нүүбийн хүүхдийн сангийн хамт олон тэрэг том байгууллагуудад үнэхээр баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Бидний хүүхэд, бидний ирээдүй, бидний хойч үеийн нийгмийн асуудлыг үнэхээр томоор шийдвэрлэж өгсөн. Тэрээс энэ бол хайр, бидний хүүхдийн тэр тусмаа залуу хэлчдийн үр удмыг нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгж байгаа энэ олон сайхан үйлс бүтээсэн энэ олон хүмүүстээ баярлалаа л гэж хэлгээс өөр үнэхээр үг олдохгүй. Энэ төслийг анханасаа санаачилсан Монгол улсын боловсролын яам, тэгээд дэмжиж ажилласан нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, хил хамгаалах газар, за тэгээд Хамбанкныхаа хамт олонд маш их баярлалаа. Тэгээд энэ ялангуяа бас энэ тухайн одоо аймаг сумдын боловсролын газрууд бас нэлээд идэвхтэй оролцож байгаа. Эдгээр хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Би үндэсний элчийнхээ хувьд бусад томоохон аж ахуйн нэгж байгууллагуудыг бас энд уриалж байгаа. Тэгээд зарим байгууллагууд ч гэсэндээ энийг хүлээж аваад хамтарч ажиллаж байна. Тэгэхээр цаашдаа ч гэсэндээ өөрийнхөө үйл ажиллагаа явуулдаг газар нутаг дээр өөрийнхөө төрсэн газартаа ийм багийн сургуулиудыг байгуулаасай, өөрийнхөө орон нутагт хувь нэмрээ оруулаасай гэж хүсэж байгаа. Хүүхэд бүрийн дотор суралцах нөхцлөөс үл хамааран хязгааргүй олон мөрөөдөл оршдог. Тэд өглөө бүр мөрөөдөлдөө хөтлөгдөн итгэл дүүрэн хичээл рүүгээ гүйж буй. Харин бид тэрхүү мөрөөдлийг өнгөлж зүлгэх хүчиртэй томчууд хамгийн аз хязгаарнутаг хэлийн бомб гээд хаанч бай. Хүүхэд бүхэн тэгш боловсрал эзэмших хэрэгтэй. Хүүхдийн төлөөх бидний сонголт бүр ирээдүйн төлөөх шийдвэр билээ. Тиймээс ч Хамбанк
Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, боловсролын яам зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлж буй багийн баг сургууль төсөл бол бүтээн байгуулалтын ажил төдий бус хүүхэд бүрд боловсрол, ирээдүй, боломжийг ойртуулж буй үйл хэрэг юм. Хамтын өсөлт төвлөрдөг. Хаан банк